хамтдаа гоё влог хий гэж бодлоо. За тэгээд хамтдаа гарцгаая. За тэгээд өнөөдрийн аутфит маань ерөөхдөө бол иймэрхүү байна. Нэг юм торон топ гатаа халуун байгаа болохоор за зүгтээгээ за тэгээд нэг юм аксессуартай. За өнөөдрийн аутфит ерөөхдөө бол иймэрхүү торон топ за тэгээд джинс өмдтэйгөө тэгээд нэг юм тэлээ аксессуар тэлээ зүүсэн. За тэгээд нэг юм байна. Гарцгаая. За байрны орц. Өнөөдөр бол тэмч нартай бол биш байгаа юм шиг байна гадаа. За гадаа нэг иймэрхүү энэ нэр ингээд юугаа модоо засаж байгаа юм шиг байна. За тэгээ өнөөдөр өглөө дасгалдаа явчаад усанд орчоод цагаан уучаад гарж ийн үдээс хойш испани хэлнийхээ хичээлтэй испани хэлнийхээ багштайгаа хичээлээ орно. За тэгээд ямар ч гэсэн гараа явж өнөөдөр бол одоо болохоор хаашаа явж ийн вэ гэхээр юу явж ийн манай энэ ард Гэрэтар мужийн их сургууль байдаг. За тэгээд манай гэрийн ард аюу том Гэрэтарогийн нохоо өнгөрөөж гэрийн ард Гэрэтарогийн их сургууль байдаг. Манай энэ одоо байралдаг мужийн их сургууль тэнд ингээд тийш очиод одоо Испани гадаад хүмүүс зориулсан испани хэлний тийм хэлний бэлтгэл байдаг юм байна лээ. Тэгээд ямар ч хэсэн тийш очиж бүртгүүлээд өнөөдөр төлбөрөөр төлөхөөр явж гин. Уг нь бол яг нэг одоо испани хэлээ хувийнхаа багштай хамт уг нь бол айгу одоо хичээ сурж байгаа. Одоо сураад баг сар гарсан болсон байна. Тэгээд ямар ч байсан уг нь хувийнхаа багштай сурахдаа уг нь бол айтайхан л байна л та. Гэхдээ илүү гоё ингээд яг сургуульд нь ангитай багштай ангийнхаа хүүхдүүдтэй ингээд гоё ингээд нэг community-д орж сурах нь илүү гоё юм шиг санагдаад одоо ямар ч хэлний бэлтгэлд испани хэлний бэлтгэлд бүртгүүлэх явж байна. За ингээд манай гэрийн ойр хавьд ерөнхийдөө бол иймэрхүү. За энд бас нэг юм байр байдгийн манай байр тэр харагдаж байна. За энэ бас нэг юм байр. Тэр цаана ингээд уул харагдаж байна. Манай хажууд ингээд ер нь бол уул ингээд ерөнхийдөө бол байдаг байгаль нь бас ерөнхийдөө бол айгуу гоё. Одоо Мексикийн байрнууд гэх юм уу? Одоо сайн харуул хамгаалалттай газрууд бол дээгүүрээ ийм одоо цахилгаан утас татсан байгаа. Энэ мэдээж аюулгүй байдлаар хангаж байгаа. Ерөнхийдөө бол ер нь айтайхан давгүй газрууд бол ихэвчлэн ийм дээгүүрээ цахилгаан утас татсан байдаг. За одоо эндээс ингээ харах юм бол гоё. Уулын хажуугаар хурдны зам ингээ харагдаж байна. За тэгээд жоохон алхаж байгаа хажууд тишээ баруун тишээ болоод ирэх юм бол үйлчилгээний байгууллагатай. За энэ орт дуртай кафе. За ингээд хоолны газрууд гэсэн харагдаж байна. За тийм нэг том өндөр харагдаж байгаа бол одоо имлэг ерөнхийдөө өндөр хамгийн нэгдсэн том имлэг гэх юм уу? Одоогоор орч үзег байгаа. За тэгээд
кампус дотор орж ирээд алхаа явж байна. За энд арт нэг департмент харагдаж шүү. За таашаа чигээр авах юм бол яг нөө main building буюу main байрлал гол байрлал нь харагдана. За энэ ингээд яг main буюу төв хаалгаараа ингэж орж ирээд явж байна. За тэгээд ер нь бол кампус нь айгүй том болохоор маш их юм мод ногоо зүлэгтэй юм байна лээ. Жохон тишээ зам гараадах. За тэнгэрээс гоё харагдаж байгаа. Тэнгэр нь бас даггүй. Одоо энд чинь болохоор далайн түвшнээс дээш 1920 1950 бараг 20,000 метрийн дээр газар бид хоёр ирсэн. Тэгээд Улаанбаатар чинь 1200 байдаг үлээ дээ. Солонгос бол бүр нам доор байгаа. Солонгосны 800 байна уу 500 байна уу. Тэгээд хамаагүй илүү ингээд дээр далайн түвшнээс дээр газар ирсэн. За тэр нь яадаг вэ гэхлээр эхлээд бол ингээд аюу харамсгаад ингээд тэгдэм байлээ. Айгу ингээд одоо их ачаал авах юм бол одоо зүрхэндээ их ачаал авах юм бол айгу их амьсгаад нь. За тэгээд тэрнээс их бус юмнууд нь бол их өөр зүйлсүүд бол одоогоор мэдэгдсэн зүйл юм алга. За тэгээд би бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ ингээд далайн түвшнээс дээгүүр хатсан ингээд тэнгэр нь ойрхон болоод тэгээд ингээд гоё тэнгэрийн цэнхэр юм үйл мүлтэй үйл нь ингээд гоё харагддаг юм болов гэж бодсон. Улаанбаатарт Монголд бол яг тэгж гоё харагддаг шүү дээ. Сөүлд бол тэнгэр бол яг гоё юм хөх өнгөтэй бол байж чаддаггүй. Жохон бүдггүй өнгөтэй байгаад байдаг. Тэгээд тэнгэр одоо байгаль ч юм уу цаг агаар нь бол маш их таалагдж байгаа. За одоо миний нөө хайгаад байсан барилга маань энэ олчлоо. За энэ болохоор language course юу одоо янз янзын хэл заадаг газрууд юм байл л дээ. Япон хэл заадаг гэсэн. За мэдээ солонгос хэл бас байгаа. За тэгээд Герман, Франц, Итали гээд нэг хөөрхөн зөндөө олон хэл заачдаг юм билээ энэ дотор. За тэгээд би болохоор Испани хэлийг Испани хэлтэй бүртгүүлэх ирсэн байна. За тэгээд энд чинь нэг өвөл нэх болох. Өвөлдөө нэг хүүтэн болоод байдгүй. Тэгээд цас орохгүй. Тэгээд ер нь бол өвөл гэж яахгүй зөв ер нь бол халуун орох учраас ингээд барилгууд нь заавал тийм ингээд дулаалгатай ч юм уу тийм одоо заавал гадуураа одоо цонх мохтой байх шаардлагагүй зүгээр л ингээд ил байдгийм байл. Ил байдгийм байлээ. Хашаа тэгж хэлсэн. Өвөл болохгүй заавал дулаалахгүй. Дулаалах шаардлага барилгууд нь дулаалах шаардлага байдаг болохоор ингээд одоо коридор ч юм уу одоо шат мат нь бүгдээр ил байгаа. Тийм байд юм бэлээ. За ингээд тийш явах юм бол уул харагдчихээн. За тэгээд хичээлдээ бүртгүүлчлээ. Хичээлдээ бүртгүүлээ бас төлбөрөө бас төлөөд хүрээд гараад ирлээ. За би ч нэг яг л нэг сар л явах. Нэг сараар нь төлбөрөө төлөөл нэг сараар нь л яваад байх юм байна гэж бодсон чинь нэггүй. Энд чинь семестрээрээ төлөөд 8 сараас 12 сар хүртэл орох юм байна. Тэгээд семестрийн төлбөрийг бас төлчлөө. Тэгээд сая харлаа. Ер нь бол 8 хэл байна уу 6 хэл байна уу тиймэрхүү хэлнүүд заадаг юм байна. Солонгос, Япон,
англи хэл, тэгээд герман хэл. За тэгээд өөр чинь Итали, Франц. За тэгээд Испани. Тэгээд бас нэг өөр хэл байх шиг байсан. За тэгээд ерөнхийдөө бол иймэрхүү хэл заадаг юм байна. Давуу дэжгүй санагдлаа. За одоо ч гэрлүүгээ харж нөө нэг би чинь хувийн багш дээрээ бас испани хэлээ сурж байгаа. Тэр хичээлдээ одоо явж орноо. Тэгээд одоо ингээд дахиад эргээд оюутныхаа амьдралд орж ин гэх юм уу. Гэтэ ер нь бол яг ч оюутны амьдрал бол биш ээ. 7 хоногт 2 удаа хичээллээ гэхээр нэг амар шахуу бол биш. Айгуу тийм 55-аар хичээл хийн гэсэн үг. Тэгээд тусдаа хичээл хийх цагууд бол маш их гардаг болохоор тэгээд давгүй байх хаа гэж бодож байна. Нэг бакалавр магистрийн хичээл шиг тийм амар шахуу биш байх гэж бодож байна. Тэгээд хаяас хоёр орой одоо хоолоо идчихэд энэ кампусаар алхдаг. Их сургуулийн энэ хавар яг их сургуулийн хажууд амьдрах ч юм уу, их сургуулийн ойрхон амьдрах надад маш их таалагддаг. Яг тэгэхээр ингээд дандаа тийм залуучуудын цүнхээ үрээд номоо байрсан залуучууд ингээд айгүй харагддаг болохоор тэгээд ер нь бол их сургуулийн тийм ингээд хажууд талд ингээд байхаар тэр ингээд юм сурах гэж явж байгаа залуучууд юм сурах гэж явж байгаа ингээд залуу хүмүүсийн энерги айгүй гоё мэдрэгдэг. Тэр нь надад аяа маш их таалагддаг. Солонгос захтай ч гэсэн ер нь бол маш сургуулийн хажууд амьдрах бол ер нь бол айгүй гоё байдаг гэсэн. Манай ээж солонгос ирчээд айгүй оюунлаг газар их сургуулийн хажууд болохоор оюутнууд харагдаад айгүй оюунлаг, айгүй тийм гоё атмосфер, гоё хэсэгт амьдрал хэсэг гээд айгүй дуртай байдаг байсан. За тийм даш тэр юм уу одоо энд ирээд бас их сургуулийн хажууд ингэж алхаж гадуур ингээ кампусаар нь явах айгүй дуртай. Ер нь бол за одоо ингээд дэш наах юм бол бас хөрхөн ингээд уулан дээгүүр бас байгаа юунууд харагдаж байна. За уулан дээгүүр тэр одоо байшингууд харагдаж байна. За одоо болохоор өдрийн 1 цаг болж байна. Баг зэрэг халж байна. Гэтэ зүгээр тийм ингээ уур амьсгал нь чихтэй биш жоохон хуурай талдаа. За тэгээд гоё ингээ хүйтэн сэрүүхэн салхи бас сэвэлцдэг болохоор цаг агаар нь Монголынхтай айгүй их ойролцоо санагддаг. Солонгост бол ингээд маш их чихтэй маш ингээд жоохон бөхчөн байдаг байсан. Энд бол хамаагүй гоё сэрүүхэн Монголын цагаарт айгүй жоохон төстэй байгаа. Тэр нас айгүй таалагдж байгаа. Тэгээд ингээд алхаж чаад ингээд урд ингээд одоо уул муул харагдахаар баг хөдөө байгаа ч юм шиг айгүй тийм гоё мэдрэмж авдаг. За одоо тэнд болохоор Unidad de Biomecánica гэж. За биотехник гэх юм сургууль байна. За информатика гэж байна. Одоо information медиагийн сургууль ах шиг байна. За одоо ингэж яваад кампусныхаа дундуур явж байгаа. Гэрлүүгөө орчин. Нэг иймэрхүү. За vibe бол ер нь бол иймэрхүү хүмүүс оюутнууд нь гадаа суугаад яг шиг байна. Тэгээд ер нь бол Аз хүмүүснийг харагдахгүй л байна л да. Ганцхан би л Аз хүн явж байгаа шиг байна. Ганц хоёр Аз хүмүүс харагдах гэсэн чинь манай энэ одоо мужид
Япончууд бас айгүй их ажилдаг. Япончууд бас их айгүй их байдаг юм байлээ. Япон одоо инженерүүд айгүй их ирж ажилдаг гэсэн. Тэгээд одоо чинь Япон компаниуд бас энэ мужид хамгийн анх орж ирсэн одоо Азда гэх юм уу? Азда хамгийн анх орж ирсэн одоо компани болохоор Mitsubishi гэдэг машин компани орж ирсэн гэсэн. Дараа нь Toyota, за тэгээд дараа нь Samsung орж ирсэн гэдэг юм байлээ. Тэгээд ерөнхийдөө бол Japanese буюу Япончууд, Япон инженерүүд их байдаг юм байна лээ. Тэгээд бас дараа нь солонгосчууд одоо компаниуд иш орж ирсэн болохоор солонгосчууд дараа нь байдаг юм байна лээ. Тэгээд бас айгүй инээдтэй ч гэжтэй. Нэг сонирхолтой нь орос хүмүүс бас хөөрхөн байдаг юм билээ. Манай одоо байранд орос хүмүүс бас айгүй сонсогдчихсэн. Тэгээд тэр бас айгүй сонирхолтой санагдсан. Тэгээд бас пилатес буюу одоо дасгалт маань орос нэг хөрхөн хичнэр ганц хоёр хичнэр харагдаж орж ирээд байдаг. Тэгээд орос хүмүүс бас их байдгийн юм шиг байна лээ. Тэгээд бас орос найзтай бод. За ингээд гэр харилцаа ирж гин. За ингээд энэ дээрээд ер нь бол дандаа машинтайгаа яваад ах юм бол өдөрт айгу бага алхах юм байна лээ. Тэгээд солонгосод айгу их баг өдөрт заавал нэг 10,000 хүрэгчдэг байсан, 10,000 алхацдаг байсан. Тэгсэн чи энд бол дандаа машинаар яваад ахлаар бас жоохон бага алхах юм байлээ. Тэгээд тэр хэмжээгээрээ чи юу ингээд тусдаа заавал дасгал хийж амьдрах ёстой юм шиг болоо санагдсан. За тэгээд апартмент буюу одоо ингээд өндөр байранд бас их бол биш. За нэг манай энэ хавьд бол нэг 3-4 л апра ингээд яг том дотхон зохицолбор 3-4 хүн ерөөдөө бол байдаг. Бусад нь болохоор дандаа тийм одоо хувийн хаусанд хүмүүс нь айгүй их амьдардаг юм байлээ. За хувийн хаус одоо манай гэрийн энэ хавьд бол хөвчлэн одоо 2 давхрын одоо энэ жижиг ингээд намхан цагаанууд бол бүгдээрээ хувийн хауснууд байгаа. За тэгээд энэ апартментууд бол ер нь бол нэг Аз, Солонгос, Япончууд тэгээд яг хуу бас энэ бас ганц хоёр Мексик хүмүүс бол амьдрна. За гэрлэг орч. Нэг юугаа аюулгүй байдлаасаа болоод бүх зүйл ингээд нүрээр буюу одоо нүрээрээ одоо онгоодог. Заавал очиж нүрээ уншуулж ордог. За эсвэл ингээд хурууны хийгэр ч юм уу. Одоо сая ингээд ороход байрлуу ороход заавал нүрээ үзүүлж уншуулж тэгэж хаалга нь онгоодог. За манай орцоос тийм. За тэгээд ерөнхийдөө бол аюулгүй байдал нь бас сайн хангагдсан юм шиг санагдсан. За гэрийнхэн лифтэнд ороод ирлээ. Манайх 13 хамгийн дээдлэл нь ингээд PH гэдэг пентхаус гэдэг юм билээ. Манайх 13 давхрын 11 давхартанд байдаг. За одоо болохоор юутай 2-оос одоо яг 1:30 болж байна. 2-оос Испанилынхаа хичээлтэй. За манай хичээл болохоор шууд манай хотгонд орчдөг. Тэр нь бас айгүй амар. Одоо ингэж бууж ирээд
Яг манай хаалганы хажууд ийм одоо харагдж байгаа эднэр манай офис байгаа. Ола. Хай. За ингэж орж ирээд ингээд ийм за энэ хэсэгт ийм 3 сут өрөөтэй. За тэнд бас нэг ийм их байна. За энд бас ингээд гоё өрөөнүүд байгаа. Одоо энэ дотроо уулзалт ч юм уу янз янзын одоо стади гэдэг тиймэрхүүнүүд ясэж болно. За энд бас нэг өрөө би энэ өрөөг өнөөдөр захиалсан. За энд бас хөрхэн ийм номын сан шиг ийм хөрхэн хэсэгтэй. Яг ингээд өөдөөдөөс харж сууж болох. За энд ингээд кофе station. За мэдээж энд устай. Gracias. It's fine. Yeah. Oh yes, it's fine. Good. Тэгээд одоо болохоор 1:40 болж байна. Манай багш 2-оос ирнэ. Тэр хүртэл жоохон хичээл. Өнөөдөр уг нь бол эрт нэг 2 цагийн өмнө ирээд 2-3 цагийн өмнө ирээд хичээлээ би жоохон давтдаг байсан. Өнөөдөр бол арай амжсангүй. За тэгээд бас өөр хичээлийн манд бэлтцүүдэн манай багш өгсөн. За Солонгост болохоор баг зэрэг Испани хэлээ маш жоохон ингээд одоо сураад анхны мэдээлэлтэй бол байсан. Солонгост бол одоо хуваараа бол яг ном аваад их жоохон ингээд сурж байсан. За одоо энд ирээд бүр илүү хувийн багш аваад эрчимтэй сурж байгаа. За манай багш маань одоо Клаудиа гэдэг нэг Мексик ихч байдаг. Ер нь бол айгүй удаан Испани хэл заасан билээ. Иймэрхүү одоо Аз хүмүүс одоо янз янзын одоо компани захирлуудын их нэрүүдэд айгүй их зааж ясан зөндөө туршлагатай байлээ. Тэгээд хүүхдүүд бас заадаг гэсэн. За тэгээд мэдээж англиар Испани хэлээ үзэж байгаа. Англиар Испани хэлээ үзэж байгаа. За ном маань ч гэсэн ерөнхийдөө бол миний ном болохоор яг 100% Испанаар бичсэн байдаг. За тэр нь бол нэг амар хэцүү хүндрэлтэй бол санагддаггүй. Ингээд одоо жишээ нь тайлбар бол бүгдийг Испанаар бичсэн байггүй. Одоо бол сураад нэг сар гарan болох гэж байна. Сар гарan болох гэж байна. Испани хэлээ сураад тэгээд ерөнхийдөө бол нэг хэдэн өгүүлбэрээр бол одоохондоо яг өгүүлбэрээр бол ганц 2 бол ярина л та. Гэтэ одоогоор арай жоохон дутуу байгаа хвчлэн үгээр нэг хэдэн 3-4 үгээр ярьж байгаа. Тэгээд яг хуу энгийн одоо жишээ надаа тэр одоо ресторанд орох юм надаа энийг өгөөч ийм авъя гэж хэлхий бол сураад байгаа. Тэгээд баг ерөнхийдөө бол сурч явж байгаа. За тэгээд одоо ингээд хичээлдээ орлоо. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.